Чулуунбат гişиг асуултаа тавь. За баярлалаа. Цаг их явцсан болохоор би ер нь их богинохон бөгөөд ганцхан асуулт асууя. Тэгэхээр түрүүн бас хариулж ясан сайд хариулаа бас босод хүмүүс хариуллаа. Бид хамгийн одоо приоритет болгож авч байгаа асуудал бол байгаль орчны хамгаалалт гэж ярьж байна л да. Гэтэ бидний байгаль орчныг хамгаалахдаа бас хамгийн түрүүнд Монгол хүний бас яг нэгдүгürt найдлага харах хэрэгтэй болов уу гэж би бодоод байна. Манайхаа одоо өнөөдөр ерөөсөө бүгдийг хамгаалсан хууль гаргалаа. Байгаль орчин, хадлан, өвс, хонь, яма, тэмээ одоо ус бүгдийг хамгаалж байгаа. Хүннээ бас анхаарах хэрэгтэй болов гэж бодоод байна л да. Би энийг ямар утгатай хэлж яаг гэвэл бид нэг хууль гаргахдаа энэ хүний хөдөлмөрлөх, Монгол хүн орлого олох, Монгол хүн ажил хийх энэ болцоогийн ер нь урд хуулийг хараад байхад аль болохоор шахах тийм механизмууд оруулж, хөшөөргүүдийг оруулж, төрийн зүгээс дарамтлах хөшөөргүүдийг оруулж. Тэгээ энэ бас байгаль орчин дээр байгаад байдаг байхгүй. Би 2002-3 оноос хойш засгийн газрын хуралдаанууд дээр зүүн орол хэд удаа л одоо энэ асуудлаар зөрөлдөж ирсэн. Би нэг ганцхан асуудал хэлье. Энэ асуудлыг энэ одоо багц хуулийг хилцэж байхдаа та нар ямар үзэл баримтлалаа зарчим баримтлсан бэ? Энэ хүний хөдөлмөрлөх бизнес их энэ орчныг та нар бас сайн тавьж өгнө үстэй. Байгаль орчныг хамгаалах стандартыг чангална. Гэхдээ Монгол хүн байгаль орчинтойгоо зөв харьцаж орлого олох ёстой гэдгийг би хэлээд байна да. Жишээ нь самрын асуудал. Байгаль орчны яамыг нэг зөвшөөрдөг лицензэлдэг байхгүй. Тэгээд байгаль орчин бол энэ яам манай төр засгаас байгаль орчноо монголчууд самар түүж явахдаа яаж сүйтгэж байна, сүйтгэхгүй байна уу, зөв харьцаж байна уу, зөв түүж байна уу гэдгийг хянах хэрэгтэй болохоос биш. Лиценз өгөөд экспорт гаргадаг дээр нь танах хяналт тавиад байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан танаад нөгөө авилгал өгчөөж лиценз авахаас өөр аргагүй болж. Ийм тохиолдол урд нь хэд хэдэн жил дээр надад хүртэл хүмүүс ирж хандаж ясал та ийм нэг лицензийн асуудал байх яаж шийдэх юм бол би одоо тэрийг бас мэддэг. Байгаль орчны яам ялангуяа өнгөрсөн жилийг аваад үзье л да. Манайд бороо хор ихтэй гал төмөр багтай ийм л жил байсан. Тэгээ монголчууд нэлээд самар түүсэн юм шиг байна. Тэгээд ямар ч гомдол гараагүй сум аймгаас гал төмөр гаргасан байгаль орчин эвдсэн гэсэн гомдол гараагүй байхад манай Монголын самар экспортод гарч явахдаа бөөн эрүүгийн хэрэгүүд үүсгэгдэж шít. Ганцхан лицензээс болов. Энийг нууцаар гаргасан, энийг хойулдаж гаргасан гэдэг. Бол монголчууд л орлого олж байгаа шүү дээ. Би бол гадаадын 2-3 худалдаачин, 8-чин, самарчин гэрэл Монголын бүх уулаар яваад бүх самрыг түүчнэ гэж ойлгохгүй л байна. Тэг чи айгүй олон монголчууд гэр бүлүүд самар түүж ирээд орлого олж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зарчмуудыг энэ ийм том багц хууль та нар боловсруулалтаа хэр анхаарсан бэ? Монголчуудад нөгөө байгаль орчинтойгоо зөв харьцаж орлого олох энэ зарчмыг сайн тусгаж өгснө үү гэж асуух гэдэг байна. Баярлалаа. За, зогтоод. За, яг таны энэ ярьж байгаа зарчим бол энэ шинэ хууль нь бүрэн орж өгсөн байгаа. Энэ шинэ хуулийн бас нэг онцлог бол яг тэр ашиглангаа хамгаалах. Түүнээс энэ бол хамгаалаад, харамлаад тэр нь Монгол хүнийх ч биш, хинийх ч биш, зөвхөн бурхных гэсэн ийм ойлголт бас энэ хуулинд байхгүй. Манай хуучин хууль баг ийм өнгө аястай байсан учраас сүүлдээ бид нар ямар байдалд төрсөн гэхээр өнөөдрийн байдалтай ялангуяа ой модны нөхцөл байдал дээр бол одоо юу гэдэг шатаасан ойг шатсан ойг гаргаж болно гэдэг хууль жишээлбэл гаргаал тэрний үр дагавар юу болж ирсэн гэхээр очоод модоо шатааж агаад аваад гарчих ч юм уу иймэрхүү одоо дутагдлууд гарчаасан л да. Одоо бол энэ дээр зүгээр ингээ харамлаад ерөөсө харуулт тавьчих юм бол энэ хамгаалагдана гэдэг ойлголт байхгүй байна гэдгийг ойлгоод энэ одоо баялагийг бол эзэнтэй болгоод тэр эзэн нь ашиглаад тэгээд өөрөө нөхөн сэргийгээд хамгаалдаг. Хамгийн гол энэний бас нөгөө байгалаа хамгаалж байгаа хэлбэр нь юу юм гэхээр ашиглаад харин нөхөн сэргийхгүй бол тэр хүнтэй хариуцлага тооцдог. Жишээлбэл нэг мод тогтолж байгаа бол эргээд 2 мод тарьдаг байх ч юм уу. Энэ тогтолцоог нь бид нар бүрдүүлж өгч байгаа юм. Тэр утгаараа энэ бол эдийн засгийн эрүүл эргэлтэнд ороод байгаль орчин нь өөрөө хамгаалагдаад энэ бүх хуулиудын хэрэгжилтийн яг эцсийн цэг нь юу болж харагдаж байна гэхээр доктортой хөгжил гэж олон улсад бид нар нэршиж хэрэглээд байгаа энэ чинь урт хугацаанд хэрэгжээд явах үндсийг тавьж байгаа юм.
Тэр самрын лицензийн асуудал дээр бол би бас наривчилж судлаа л гэж бодож байгаа. Яагаад гэвэл үнэхээр хит зүгээр нэг ингэж квот тавих, лиценз өгөх гэдэг бол асуудлыг шийдэх биш. Улам угшруулж бас тэгээд буруу одоо зүйл рүү түлхдэг учраас энэ дээр тэгтээ нөгөө байгаль орчноо бас хамгаалах хэрэгтэй байгаа. Хит нөгөө сул тавьчил нөгөө сая мод шатсан мод гаргаж болно гэдэг шиг бүр устгах болжгүй учраас тэн дээр харин зөвхөн тэр хязгаарлалтуудаа зөвлөл хийж тухай асуудал байна. За баярлалаа. За баярлалаа.